Дараагийн мэдээ. За хаан улд үүрэг 60 жилийн баяр энэ онд тохиож байна. За ингээд тус дүрийг бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79-р зарлигаар ажилчны район нэртэйгээр анх байгуулж байсан. Харин хожим Монгол Улсын их хурлын 1992 оны 69-р тогтоолоор хаан улд үүрэг болгон өөрчилж байсан байна. Хаан улд үүрэг нь анх 14 хороо 9,000 гаруй өрх 41,000 гаруй оршин суугчтай байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт 25 хороо 81.6 мянган өрх 322 мянган хүн амтай болжээ. Хаан улд үүрэгт Монгол Улсын хүн амын 9.4%, нийслэлийн хүн амын 19.2% нь оршин сууж байна. 16 онд хаан улд 143 мянган хүнээс өнөөдөр 320 мянган хүнтэй болсон. 200 гаруй мянган хүнээр хүн ам нэмэгдсэн. Түүнийг дагаад 203 мянган хүн дагаад сургууль зэргийн хүртээмж асуудлаас хүндэрсэн. 200 гаруй мянган хүн шилж ирнэ гэдэг чинь байшин аваад шилж ирж байгаа болохоос сургууль зэрэг дагаж шилж ирэхгүй шүү дээ. Тийм учраас бидэрт бол асар их том ачааллууд дагалдаж ирсэн. Тийм учраас бид нар өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд 29 цэцэрлэгийн шинээр барьсан байгаа. 8 сургуулийг одоо бид нар шинээр барьж иж одоо энэ өндөр ачааллыг бас ангаж ажилласан. За эх жилүүд хаан улдэрт маш том бүтээн байгуулалт хийгднэ. Дараа жил манай хаан улдэрт маань буян тухайгаас скватрын талбай хүртэл одоо 20 минутанд явах болж одоо тусгай замын таранвай ажил их хавар эхлэх гэж байна. Үүнийг 1.6 жилийн дотор дуусгах нь. За нөгөө алдартай дүүжин тээвэр маань эх жил ашиглалтанд орно. Хүн амын суурьшил нэмэгдсэнтэй холбоотойгоор 29 цэцэрлэг 8 сургууль ашиглалтанд орж хүүхдүүдийн сурах эрхийг хангаа ажиллаж байна. Хаан улд үүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын томоохон ажил, дид үтцийн шинжилэл, ногоон байгууламж, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинжилэлүүд амжилттай хэрэгжин ажиллаж байгааг онцлоо. Манай эхо дөрвийн хаан улд үүрэг маань 60 жилийн хойтой залгаж өнөөдрийн том баяр болж байна. Энэ бол анхны манай зулаасаас ачуулдөрөн комбинат гэж 17,800 ажиллагчтай олон үйлдвэрийн хамгийн анхных нь 3 тэр ПЭС-ийг буюу дулааны цахилгаанаас эхэлсэн байгаа. Энэ дотроос Монголын олон ажилчид анги, Монголын олон сэхэтэн дотроос олон хөдөлмөрийн баатар төрж гарсан. Баярын хурал дээр хаан улд үүргийн хөгжил бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэдийг шагнаж урамшууллаа. Хаан улд үүрэг 60 жилийн турш хөгжил, орчин үеийн хот төлөвлөлт, нийгмийн үйлчлэгээ, ногоон байгууламжийг хослуулан иргэдэд илүү тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.